Сайн байцгаана уу? Олон улсын харилцааны 3 дахь түвшний оюутан Бэмэн сайн байна. Би болохоор олон улсын харилцааны 3 дугаар түвшний оюутан Санчир байна. За өнөөдөр бит хоёрын авсан сэдэв бол дэлхийн дахинд халуун сэдэв болоод байгаа. Зэвсгийн тэгш хүртээмжийн талаар ярихаар бэлдсэн байгаа. За тэгвэл мэдээ чиний бодлоор зэвсгийн тэгш хүртээмж гэж яг юу вэ? За сайхан асуулт байна. Энэ нь улс орон том жижиг хамаагүй үндэсний батлан хамгаалахтай шууд холбоотой аюулгүй байдал хангахтай тэгш ихтэй холбоотой асуудал юм. Энэ нь энэхүү үзэл санаа нь зэвсгийг бол чөлөөтэй хараа хяналтгүй борлуулахдаа бус харин улс орон бүрний батлан хамгаалах түвшнийг ингээд тэгш ихтэй байх гэсэн үзэл санаа юм. Тэгвэл ер нь бол энэ сэдвүүн одоо зөвхөн дайн зөрчлийн үеих байлдааны хэрэгсэл биш тухайн улс орон тэр тухайн төрийн ер нь тэнцвэрт байдал эрх мэдлийн хуваарлалтай холбоотой юм байна тий. Яг тийм зэвсүүгээр зүгээр л нэг техник технологи бол биш. Энэ бол эрх мэдлийн бэлэг тэмдэг өөрчлөлтийн хэрэгсэл байна. За тэгвэл яг одоо яг бодит байдал дээр ярил л да ойлаа. Тэгвэл дэлхий дээр одоо ямар улс тэгж одоо ямар тоглогч хин ер нь зэвсэгтэй байна вэ? Зэвсэг эзэмшдэг вэ? Фактын дагуу Стокгольмын их тайвны судалгааны институтийн 2024 оны судалгааны талаар дурдъя. 2019 оноос 2023 оны хооронд зэвсгийн экспортын 77%-ийг 5 улс бүрдүүлсэн байдаг. Энд нь Америкийн нэгдсэн улс 42%, Оросын холбооны улс 16%, Франц 11%, Хятад 5.8%, Герман 4.9% гэх мэт тус судалгаанд мэдгдсэн байна. Тэд яг одоо ингэж мэдгдснээрээ энийг ямар зорилготой юуг харуулж байгаа? За энэ нь болохоор зэвсгийн нийлүүлэлт нь нэгт маш одоо ингээд төлөрсөн байгааг харуулж байна. Үүн дээр нэмж ярилцахад экспортын хувьд юм бол импортын хувьд бол 2024 оны байдлаар нэгт Украин, түүний ардаас Энэтхэг, дараа нь Сауди Араб, Катар гэсэн улсууд орж байгаа. Ингээд энэ үүнээс үзэхэд хэрэглэгч талтай бол бүгдээрээ бүс нутгийн саадалд орсон бөгөөд хөгжиж буус гэдэг нь бол харагдаж байгаа. Тэгвэл яг одоо энэ асуудал дээр нь ямар нэг тийм бодит жишээ кейс байгаа юу? За жишээлбэл хүн болгоны мэдж байгаачлан 2022 онд Оросын холбооны улс халдан дотолсноор НАТО болон барууны орнууд Украинд их хэмжээний зэвсэг одоо нийлүүлэх болсон. Үүний хариуцч бас Украин бол Оросын холбооны улсыг өөрсдийн төлөө тэмцэх боломжтой болсон. Миний бодлоор яг хэрвээ одоо Украин зэвсэг байхгүйсэн бол тэднэрт одоо юм эзлэгдэх Оросын холбооны улсад эзлэгдэх боломж ер нь бол байсан гэж үзэж болох уу? Мэдээж тэр нь бол ойлгомжтой. Хэрвээ эсрэг жишээ гэж ярил Палестин Израиль нь Iron Dome гэх зэрэг өндөр технологийн хамгаалтайхад палестинчууд хамгаалт бараг үгүй. Үр дүнд нь энгийн иргэд ихээр хохирч байна. Тэгэхээр үүнээс үзэхэд улс орны хувьд иргэд ихээр хохирч хүн ам ихээр үүрэгдэх магадлал маш өндөр байсан. Энэ зэвсгийн ерөн тухайс Африкийн зарим улсуудад ер нь энэ асуудал их өндөгдсөн байдаг. Үүний тухай ер нь юу гэж бодож байна? Тийм. Үүн дээр болохоор зэвсэг тараалтын тэгш эрхмийн зарчим дээр нөгөө талаас нь яригдж байгаа. Учир нь юу вэ гэвэл Мали, Чад зэрэг улсын босгочд бүлгэлэл нь зэвсгийн нийлүүлэлт хэд задгаа байснаас болж төр нь хангалттай зэвсэг болон хүн хүч дутснаас болж төрийн үндэс суурь сулж терроризм улсад бүрхэх хандлага бол нэмэгдсэн. Тэгээд бас хүмүүс ер нь бол энэ сэдвийг бас их өөрөөр хардаг. Зарим тал нь ингээд дэмжиж байхад зарим тал нь бас юм эсэргүүцэгч тийм тал бий. Яг энэ дээр ер нь ямар бодолтой вэ? За эхлээд дэмжигчдийн зүгээс бол үүнийг өөрийгөө хамгаалах их бол хүний суурь эрх гэдэг одоо баримталдаг. Жишээлбэл жижиг улсууд болох Балтийн орнууд, Латви,
Литва, Эстони НАТО-д элцсийн дараа Оросоос айхан багассан. Тэгвэл одоо чиний ярьсан бас сая яг нэг дэмжигч гэж ойлгож болох юм чи. Тэгвэл одоо эсэргүүцэгчид яг ямар За байр суурь вэ? эсэргүүцэгчдийн байр суурь бол хэрвээ зэвсэг хүртээмж их өргөн хүрээнд тарах юм бол мэдээж хүн болгон зэвсэгтэй болно. Зэвсэгтэй болох тусам тэдний хяналт бол мэдээж үүгэр хүнд болно. Тэгээд үүний гадаад хүний амнаас ч бас их өндөр магадaltaй. Тэгвэл одоо энэ зэвсгийн хүртээмжийг зохицуулах ямар нэгэн тийм гэрээ тогтолцоо ер нь байдгүй улсуудад. За үүнд бол 2014 онд батлагдсан Arms Trade Treaty буюу зэвсгийн худалдааг хянах гэрээ байдаг боловч Америкийн нэгдсэн улс үүнийг 2019 онд орхиж гарснаас гадна Оросын албаны улс Хятад болон Индийг бас энэхүү гэрээнд байхгүй байгаа нь бас энэхүү гэрээ хийхэд бас хүндрэлтэй нөхцөлийг бүрдүүлж байна. Тэгвэл яг энэ тэр нөхцөл байдлаар үндэслээд одоо энэ гэрээний нөлөө ер нь сул байна гэж ойлгож болох уу? Тийм. Энэхүү гэрээ сул байгаа. Тэгээд сул байгаа учраас энэ гэрээнд нь хоол буюу нүх их гарч ирж байгаа. Яг нөгөө хуулийн нүхийг ашиглана гэдэгтэй адилхан. Дээрээс нь дэлхийн том хүчрэг гүрнүүд энэхүү гэрээнд нэгдэхгүй байгаа нь бас хэрэгжилтэнд нь маш муу нь болж байна. Тэгвэл одоо үүнээс авч үзэхэд энэ гэрээний үр нөлөө нь ер нь сул байна гэж ойлгож болох уу? Харамсалтай тийм. Нэгдүгээрт Америкийн нэгдсэн улс, Хятад, Орос, Индик гэх мэт хүчрэг гүрнүүд энэ гэрээнд байхгүй байгаа нь өөрөө хэрэгжилтэнд нь саад очруулж байна. Хэрэгжилт нь мэдээж муу байвал үр дүн сул байх нь бол ойлгомжтой. Мөн түнчлэн яг л хуулийн цорхоо гэдэг шиг энэ гэрээр маш олон тийм цорхоотой. Үүнээс болоод үр дүн хангалтгүй байгаа. За мөн NFT буюу цөмийн зэвсгийг түгээхгүй байх гэрээнд зөвхөн Америкийн нэгдсэн улс, Орос, Хятад, Франц, Их Британи цөмийн зэвсэгтэй байх хэрэгтэй гэж заасан байдаг нь шудраг бус гэж олон улс үздэг. Тэгвэл одоо үүн дээр Хойд Солонгос улс ер нь бол энэ шудраг бус байдлыг одоо ингээд шүүмжлээд өөртөө одоо цөмийн зэвсэгтэй болсон шүү дээ. Тэгээд одоо энэ нөхцөл байдлыг яаж тийм илүү шудраг ер нь аюул багтай болгох вэ? За үүн дээр бол мэдээж энэ таван улс маань зөвхөн өөрсдөө цөмийн зэвсэг байлгана гэдэг бол мэдээж маш тийм хүндрэлтэй асуудал. Үүн дээрээс олон улсын яриа хэлцээ гэрээнүүдийг байгуулж энэ дээр маш нарийн төвхтэй гарц шийдлүүдийг олох хэрэгтэй. За тэгвэл бид одоо энэ зэвсгийн тухай энэ нөхцөл байдлыг яаж илүү шудраг аюул багтаагаар шийдэж болох вэ? За үүнд бол хариулт өгөхөд хамгийн ихний алхам бол хариуцлагатай зэвсэгтэл хяналттай тараалт. Хүн амд зэвсэг тарах бус зөвхөн зөвшөөрөгдсөн нөхцөлд хяналттай өргөх. Үүнд бол бүс нутагт илүү тийм эрчимжүүлсэн арга хэмжээ явуулах хэрэгтэй. Одоо хоёулын сая ярилцсан энэ богинохон ярианаас одоо манаас сонсогчдод гэдэг нэг юм бас нэг тодорхой юм дүгнэлт гаргаад өгч болох болов. Нийтдээ сэдвээ ер нь базаад гэх юм уу? За зэвсгийн тэгш хүртээмж бол хамгаалтын тэгш ирэх гэсэн санаа эхлэв. Гэхдээ мэдээж энэ хүртээмж нь хяналтгүй байвал дайн хүчрэл аллага нэмэгдэнэ. Олон улсын гэрээнүүд бий боловч хүчтэй гүрнүүдийн ашиг сонирхолд хамгаалж тэгш байдлыг алдагдуулдаг. Үүн дээрс үндэслэж хамгийн зөв шийдэл бол хариуцлагатай хяналттай хүртээмж бүс нутгийн хамтын ажиллагаа. Би бас сонсогчдоо нэг юм хэлмээр байна. Бид бүгд бол ер нь бол нэг зүйлийг ойлгох ёстой. Зэвсэг гэдэг бол өөрөө дангаараа аюул занал хийлэл биш. Түүнийг хэрхэн хэн ямар зорилготой ашиглаж байгаагаас ер нь бол бүх юм хамаарна гэж бодож байна. За тэгээд энэ хүртэл бит хоёрыг сонссон та бүхэндээ баярлалаа. Баяртай.